байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 14 дахь дугаар буюу 2 дахь 7 өдрийн сүүлийн өдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлээр тандаа байна. He who knows others is clever, but he who knows himself is enlightened. Lao Tzu. За өнөөдрийн маань персепт бол хэн бүхний мэддэг хүний хэлсэн персепт байгаа лээ. За ер нь бол Lao Tzu гэд хэлэхээр нэлээд олон хүмүүс бас мэддэг шүү дээ. Хятадын маш алдартай философч хүн байдаг. Тэрээр манай эртний 571 онд төрсөн. За Lao Tzu болохоор ер нь бол философч, зохиолч, одоо л түүний сургаалуудыг хүмүүс ялангуяа нэг олон улсад юу гэдэг нь хүний хөгжлийн номнууд зэрэг дээр бас нэлээд ашигладаг санагдаж байна. За ер нь янз янзын чиглэлээр өөрийнхөө сургаалуудыг хийлж тэгээд өөрийнхөө шавнарт тараасан. Тэгээд түүний одоо нэг үсгэн байгуулсан, үндэслэлсэн одоо философийн чиглэл болох таоизм ерөнхийдөө бол нэлээд олон хүн бас мэддэг байх. Би бас яг тийм нарийн ширийн зүйлийг бас мэдгүй лээ. Хэрвээ мэдж байгаа сонсогч ах юм бол доор комент хэсэгт надад мэдээлэл үлдээгээрэй. За өнөөдрийнхөө персептийн талаар ярьцгаая. Бусдыг мэддэг хүн бол ухаантай. Гэхдээ өөрийгөө мэддэг хүн бол гээрсэн хүн юм аа. Бас яхаа аргагүй нэг философч хүн болоод ч тэр амар тийм гүн утга бүхий үг хэлнэ. Тэгээд тэр нь бүр манай эртний 571 оны хүм. Тэгээд юу гэдэг тэр үед энийг ингээд ойлгочихсон байсан гэдэг нь өөрөө амар тийм агуу гэх юм уу та. Тэгээд тэрнийхэн талаар ингээд бид нарт юу гэдэг мэдэж авах боломжтой нийгэм болж одоо нэг өдийд ингээ хүрсэнд бас их баярлалдаг. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр хүн гэдэг өөрийгөө таньж мэдэх их хэцүү байдаг юм шиг санагддаг. Яагаад ч юм одоо жишээ нь нэг эргэн тойрондох нийгмээс нэг хүлээгдэж байгаа нэг тийм хүлээцэн гэх юм да. Тэрэнд ингээд нэг хариулахын тулд одоо л хүмүүс ингээд янз бүрээр өөрийгөө одоо хязгаарлаж ч юм уу нэг тиймэрхүү байдалтаас их зөндөө байдаг. Тэрнээсээ болоод ч тэр өөрийгөө алдчихлаа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү асуудлуудтай нүүр тулгарч байгаа хүмүүс бол цөөнгүй байгаа. Өөрийгөө алдна гэдэг нь тэгээ эцэс үл нь би яг хэн бэ гэдэг асуулт нь өөрөө тийм одоо их хэцүү асуулт байдаг. Чиний өөрөөхөө байлдаа гэж хүмүүс их ярьдаг л да. Гэхдээ тухайн хүний дотор ямар нэгэн байдлаар өөрийнхөөрөө байгаад эргэн тойрондох хүмүүсүүд ингээд нэг хажууд нь байхаа болоод хаяа явчих юм бол гэдэг айдас ч юм уу тий. Тэрнээсээ болоод тодорхой хэмжээнд яаж ч үзэн ингээд өөрийнхөө байж чадахгүй нөхцөл байдлууд үнэхээр үүсдэг. Гэхдээ тэглээгээд бусдын хүссэн зан чанарыг ингээд байнга гаргаж амьдрна гэдэг бол өөрөө их тэр хүнийг их ядраадаг. Тийм болохоор тодорхой хэмжээнд өөрийнхөө итгэдэг ойр дотны хүмүүстэй бол
өөрийнхөө байгаад өөрийгөө харуулаарай гэж панда итгэл донд панданд бодоод байна л та. За тэгээд өнөөдрийн дугаараа сонсоод танд өөрийнхөө байхад юу саад болж байгаа талаараа доор комент хэсэгт үлдээгээрэй. Хэдүүлээ нэг сайхан сэтгэлээ бодлсон яриаг доор комент хэсэгт эхлүүлцгээе. За тэгээд өнөөдрийн дугаараа үгээр өндөрлөж байна. Та бүхний итгэл донд панда байлаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл донд панда.